по что значит по это плохо случай. Это теперь я хотел ну вокруг вопросов сотрудников, а через он сайт есть что-то по качеству. Архив наравне с этим и видео интервью образ университет видео я думаю много оролцоо 이제 매일 다음 복창을 있어. Монгол улс Казахстан өөр Монголоос тэгж байгаа чатгүй чорон шууд одоо дэлхийд даяар хүрч байгаа зургийг NASA-гийн цивилизацийг үзүүлсэн байдаг. Энэ гурван орноос ялангуяа босч байгаа чатгүй Солонгос, Хятад, Япон, Оросын интеркалчер, Япон, Сахалин, Африк намхан наадаа хийсэн. Хойд Америк 저는 너무 지시스 지 답답했다. 답답진 어떤 게 좋아라 이랬으면 자라 좋아하는 그런 게 있었을 어떤 게 좋아라 이 눈 사업세 인스팅 파트너스나 무슨 그거 안 나오는 아버지 눈 사업세 인스팅 소셜 다이나믹 인గ్లీష్ పార్ట్స్ చాలా 지시스 లిమిట్స్ 그래서 눈 사업세 인스팅 లిమిట్స్ 소셜 무슨 그게 카자흐스탄, 몽골 улс, Украина улс, Россия улс, 하는 비즈니스 소셜 비즈니스 이거 나서 판 문제니 이 비즈니스가 그렇게 좋아야 지 라이센스 본 파워를 이거 바로 만나 어떤 라이센스 인스타나 원래 뭐 백지 이거는 소금 샷 비즈니스 거죠. 이 비즈니스 아티스트와의 파워를 나가는데 이노도 뭔지 아스로 피시 비즈니스 아스로 피시 내가 어떤 일이 아스로 아스로라고 같은 사무실 나라의 스타일이 있고 이게 프로젝트가 바꾸고 있어요. 이나 단조가 스포츠 이 바로 쪽으로 나게 바로 내서 안티스 클래스 나와지지. 이리스 발명가의 간접인 바꾸지. 어느 구청 그리고 우리 바꾸지. 나서 바꾸지 바로 되는 게 이거로 이 맛이 나오고 방사선을 나누는 그리고 미래에 되는 것 이제 되는 것이 aktif namun pun cenderung negatif sesuatu. Karena ini konsultan di masuk pada sumber orang sumber itu dari bisa dilakukan orang ini untuk bangsa ini dalam isu ada di aktif harus orang cenderung negatif sesuatu. Jadi untuk ini mungkin bangsa ini sebagai orang atau berkumpul. Kami berkumpul tahun soal berkumpul. Kita lihat orang sekitar uruskan itu semasa cukup atas dari apa ujian satu yang mereka berkumpul siapa. Jadi ini harus itu juga orang mungkin uruskan sedikit arah mencintai sekolah sekolah harus sekolah. 사실은 근데 이제 아프리카 스포츠 그때도 바꾸고 어떤 경우는 실제 소스 있는 걸 운이 오르다고 하는 것들 아가레가 구스니 아직 구스니 학교 중 리미트 오란스키 루스키 소르고 있다고는 모르는 비즈니스 아스로로 조시 있어요. 다음 주나 야스타 오란스키 루스키 소르고 보러서 아스다 사람인지 그 사람도 집 앞으로
그리고 발전 금액이 маш тод харуулж байгаа. Ажил. Тэгээд Парисын гэрээний дагуу бүх улс орнууд эдийн уур хамгаалалтыг авсан байгаа. Яг тэгэхээр энэ уур амьсгалын өөрчлөлтийн хамгийн том сөрөг үйл ажиллагаа үзүүлж байгаа зүйл бол хөдөлмөрийн ихтэй байр түүний байгаагүй нэмэгдсэн түүнээс болж уур амьсгалын өөрчлөлт болж байна гэдэг хэлсэн байгаа. Монгол улсын одоо байгаа хөдөлмөрийн хийгээ гарах зүйн хөдөлмөрийн хийгээ 22.7% буурах амжилт авсан. Тэгээд 30 он энэ амжилтаа биелсэн. Тэгэхээр бид нэг амжилтаа аваад олон жил болж байна. Гүйцэтгэх тал дээр юу хийж байгаа гэдгийг амжилт байгаа. Тэгэхээр татвартай санхүүгийн холбооны тулд бол энэ амжилтын хүртэн банк санхүүгийн байгууллагуудад өдөржингөө зохион байгуулалт засаглал стандарт багтаах талаар бичиг хийж ажилладаг байгаа. Тэгэхээр цаашаа олон улсын банкны сангийн 2019 оны тайлбар бас уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл Монгол улсын бизнес санхүүгийн салбарын хэмжээ авчирч болохгүй талаар бас анхаарал оруулсан байдаг. Үүнээр бол сая бидний бүхний ярьсан зүйлийг татсан байдаг. Уур амьсгалын өөрчлөлтөөс нөлөө буурахгүйгээр цаашаа санхүүгийн бизнес салбараа авч явах төрөлхтөн бол нэлийн жирийн болсон байдаг. Бидний өөрсдөө шинж хараараа цаашаа тэгээд энэ зөвлөмжлөл хоёр мэдээлэл санхүүгийн хоёр зүйлийг онцгойлсон зүйлсэн байдаг. Ирчээрийн татвар гэсэн одоо бидний ярьдаг олон үеийн татварыг яаж тавих нөгөө хоёр дахь зөвлөмж нь одоо чухал гаралтай болон одоо болон чухал гаралтай бүх болон мэдээллийн мэдээллийн салбарыг тогтвортой хэлбэрээр яалтаа шийдвэрлэх шаардлагатай байна гэдэг зүйлсэн байдаг. Тэгээд малын үеийн татвар авахыг хэлж байгаа. Бас холбооны зүйлс мэдээллийн бүгд самбар лагон зээл гаргах шаардлага үзүүлдэг. Боловсруулаад энэ зүйлээс ихтэй нийт банкуудад мөрөдөж хийж байгаа. Энэ шаардлага үзүүлдэг хатад Монгол банк болон холбооны финанс банкнууд оролцсон байгаа. Энэ надад зөвчгөн бас холбооны менежер банкны танилцуулга ямар шийдэл байж болж байна вэ гэдгийг харуулах зорилгоор хийж байна. Ерөнхийдөө бид бол стихийн салбарыг ингэж тусгаалan одоо бусад 8 ерөнхий салбар 58-ийн цалтаас тусгаалan авсан шалтгаан гэх юм бол үнэхээр даалгавар орчмын засаглалын эрсдэл үүрэгтэй салбар гэж үзэж байна. Хоёрдугаар болохоор зөв уул уурхайнд орох Монгол улсын гэсэн стратегийн хасах чадвартай салбар байгаа. Тэгээд салбарын хувьд бол 2019 оноос хойш стихийн салбарт холбоотой хэд хэдэн баримтчиг ажлуудыг хийсэн. Ихнийх нь бол стихийн салбарыг яаж тогтвортой санхүүжтэй хангах гэдэг энэ салбарын удирдамжийг тавтах салбарын удирдамж болгож гаргасан юм аа. За үүнийгээ дагалдуулаад стихийн салбарын байгууллага орчин нийгмийн засаглалын эрсдлийг яаж үнэлэх юм гэдэг энэ автомат Excel based юм системийн авчдыг бас гаргасан юм аа. Энэ салбарын одоо тусгай салбаруудыг явуулсан юм байна. Гуравдугаар нь бол стихийн салбарт ноолыг авах ямар шалтгааныг баримлж яаж баталгааж авах вэ гэдэг энэ байдлыг чинь гаргасан юм аа. Тэгээд бид 19 оноос стихийн салбарт ноолын санхүүж тэр хэрэгтэй байгаа юм. Уурлаас тэрийг хангах Монгол улс төдийгүй судалгаасан. Тэгэхээр салбар стихийн салбарын жижиг дунд үйлдвэрлэлээс судалгаахад бол 200 гаруй төлөвлөмжийн ноолын санхүүжтэй гэж хэлсэн. Уурлаас түүнийг хангах уу 75 төлөвлөмжийн ноолын санхүүж байгаа гэдэг
ийм цалингийн үйлдвэрсэн байна. Тэгээд бол бид бас энэ спешиал салбар цаашаа ингэж ихтэй ойлголтоор тас тайлан буюу ажлын банкудаас болоод транспорт сандрын зингээр төлөвлөдөг. Тэгээ ахын бол спешиал салбарын бид олж байгаа бизнестэй байгаа юм бол 95% орчим бол университеттэй зөвхөн 5% бол баах чимээний багш специалистүүд. За харин ногоон жилийн баах чимээ бол нэг топны чанч сан ногоон жилийн апартын баах хараа болоод өтөө удаач болж байгаа. Удаач салбар дотроо баах хараа ихэнх салбар зүйл хийж байгаа. Хувийн хахаар өндөр хандж байгаа шиг байна гэж яг дүнгээр хахаа бол ерөөсөө 3 жилч мөн хэлж байгаа юм. Тэгээд ногоон жилийн шалгуур болоод бидний бэлчээр хаваад малын тавтаг байдлаа мас хашаатад гараад үйлдэл болчих үйлдвэрээс сэтгэл болоод хэрэгжиж байгаа хайр боловсролын одоо supply chain-ийг хамаарсан бүх асуудлууд гээд ногоон шалгуур болсон. За үндсэндээ бол бид нэг нойрын хэлбэрийг энэ ногоон жилийн шалгуурт оруулсан байгаа. Студентчдийн тэгээд хүмүүс оруулсан юм байцгаая байдаг. Тэгээд тэр хамгийн чухал нь бол хөтөлбөр аваад ирсэн бүхий буюу яг бэлчээрээ одоо дараа болох уу мөн одоо мачны болон малын тавтаг байдлыг авах бүхий сертификат байдаг гэсэн бол ногоон шалгуур одоо орсон. Тэгээд ногоон жилийн шалгуурыг хамсан гэж үзээд энэ салбарт орж байгаа гэдэг ногоон жилийн салбарт гэж үзсэн гэдэг юм хэлж байна. Тогда родители по-русски общество самбугина платформа мне вот не случилось именно тарах самбуг оролцвара общество самбугчдын үндэсний стратегийг боловсруулж батлах гэсэн хол санал. Одоогоор 2018 он үндэсний общество самбугчдын замын зорилго гэдэг байдлыг бас болоо олон санхүүгийн аппарат бизнесийн дамжуулалт байгууллагаас хамтарч боловсруулсан ийм байдлыг байна. Энэ байдлыг би үндэслэл шинжилгээ Монгол улсын общество санхүүгийн стратегийг албан ёсоор батлах санал болгож байна. Одоо өмнөх чиглэлд маш илүү судалгаа сайтай өргөн хамаарсан бодлоо замын зорилгыг харсан байна. Тэгэхээр энийг хангуулаад нэг улсын хэмжээний санхүүгийн байгууллагууд санхүүгийн байгууллагууд төрийн байгууллагууд бүрдүүлэлт гэж ахиж байгаа юм. Энийг дэвжүүлэх нь түрүү ярьсан просто онцтой засаглалын хийж стратеги энэ засаглалын үйлдэл байгаа гэж хэлж байгаа. Энэ учраас одоо үйлдэлтэй явуулж байгаа бизнес вопрос санхүүгийн хөтөлбөр байдлын зүйлийг энэ ресурсыг координацийг ажлыг авч хийж өөрсдийн өөрчлөлт эрсдлийн үйлчлэгийг ажил боловсролын хөгжөлтөөр болгож бодоод энэ стратегийг дэвжүүлэх үйлдвэр ажлыг санхүүгийн хөтөлбөр байдлын зүйлийг эрсдэл талаас нь хэлбэлтэй болгож энэ санхүүгийн төвшүүлж байгаа. За тэгээд энэ одоо банкуд санхүүгийн байгууллагууд нийгэм байгаль орчин засаглалын үнэлгээг сайн дураараа хийж байгаа. Энэ таваас энэ сайн дураараа хийж байгаа үнэлгээг илүү албан ёсны засаг байгууллагуудын оролцоотойгоор хийж боловч илүү хариуцлага дэвшүүлж үзээ энэ саналыг төвшүүлж байгаа. Мөн Орос улсны санхүүжил эдийн засгийн санхүүжилтүүд эрчим хүчний таны Орос улсны санхүүжилтийг багтааж өгөх тодорхой хувийн эрчим хүчний
Resources хадгалж зориулах нөхцөлөөр олгож өөрөөр хэлбэл өөрсдийн бууруулах хэмжээний бууруулах хязгаартай болно гэж үзээд энэ салбарыг бишүүж байгаа. Эдийн засгийн сэдвээр хөлбөрүүдэд зөвхөн ерөнхий бизнесийн хэмжээс гадна байгаль орчны ээлжтэй, нийгмийн ээлжтэй гэсэн тодорхой нөхцөлтэй энэ шалгууртай санхүүжилтүүдийг хийж тодорхой бүсгийн зорилготой илүү нийцэх нь болов гэж энэ салбарыг бишүүж байгаа. Тэгээд түрүү их зүйл захирлын мөнгөсөн материалын үйлчлэгчдийн банкнаас энэ олон улсын банкудаас наваазын тусгай санхүүжилтийг хийж байгаа төрлийн арга хэрэгслүүдийг ярьсан. Энэ арга хэрэгслүүдийг санал болгосон байгаа. Одоогоор наваан тусгай үйлчлүүлээд тусгай санхүүжилтийн зорилгоодын санхүүгийн салбарын таксономи боловсруулж байгаа. UNDP-тэй хамтран зөвхөн наваан үйлчлүүлээд нийгмийн тусгай байдлын зүйлүүдийг хадгалсан үйлсэн таксономи боловсруулж байгаа. Энэ таксономи бас албан ёсны түвшинд авч үзээд тэгээд батлах гэж санал болгож байгаа. Тэгээд очихдоо ийм байна. Үндэсний тусгай санхүүжилтийн стратегийн хүртцийг дараа ярьж болох гэж бодож байна. Хүртцийг слайдд харуулсан байгаа. Ялангуяа талаас нь эрсдлийн хэмжээний стресс тестийг аргачлалуудыг баасруулах санхүүжилтийн талаар олсон байгаа. Тэгээд ийм яриа байна.